Horse open sleigh, over beats we go, lagging all the way. Bells on bobtasting, making spirits bright. Fun is to langing and sing a sleigh song tonight. Jingle bells, jingle all the way. Our fun is to ride a one horse open sleigh. Jingle bells, jingle all the way. Our fun is to ride a one horse open sleigh. Jingle all the way. Oh, what fun is to ride a one horse open sleigh. Jingle bells, jingle all the way. Oh, what fun is to ride a one horse open sleigh. Jingle bells, jingle all the way. Oh, what fun is to ride one horse open sleigh. Jingle bells, jingle all the way. Oh, what fun is to ride one horse open sleigh. Цагаас соноо үзэгчтэй та бүхний гэр бүлийн гишүүн болгон зориулдаг 19 жилийн турш тасралтгүй үргэлжсээр байгаа Happy 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхэлж байна. Тэгэхээр гайхалтай мэдээж 12 сар та бүхэн мэдээж аз жаргал дүүрэн угтдаг бид та бүхэндээ цэнхэр дэлгэцээрээ дамжуулж аз жаргалтай гэгээлэг бүхний хүргэхийг хүсдэг. За тэгэхээр мэдээж манай нэвтрүүлгийнхэнд яг Happy 31 баярын нэвтрүүлэгтэй холбогдсон шинэ жилийн уур амьсгалтай уран бүтээлийг хүргэлээ. Баярлалаа. Баярлалаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт маань эрхэм хүндтэй зочид маань хүрэлцэн ирсэн байна. Зочдоо та бүхэн танилцуулъя. За тэг сонь сайхан юу вэ? 25 оноо дүгнэж ярихын ярилцлага хийдүүлээ тэгж нэвтрүүлгээ эхлэе. За Аминагийн 25 он хэр өнгөрөв? Яг энэ төсөлт ирнэ гэж мэдээд байсан юм байна.
Яг айгүй их тэмцэлтэй жил болсон. Тэгээд сайн мэдээд болгоход сэтгэл готрол гэдэг зүйлийг ингээд үзээд туулаад тэгээд тэнчэнээс гарч чадсан гэх юм уу. Тэгэхээр бас нэлээд амжилттай жил болсон шүү. Тийм байна тий. Хувь хүнийхээ талаас маш өөрийгөө мэдэрсэн олсон сайхан гайхамшигтай жил болсон байна. За тэгэхээр соёлын тэргүүний ажилтан Наран гэрлийн хувьд мэдээж ол замаг, уран бүтээлийн ол замаг дүүрэн байсан байх. 2025 ямар байв? Тий. 2025 онд бас одоо хувь хүний хувьд болон уран бүтээлийн хувьд ер нь бүх тал дээр нэлээд одоо сайхан ололт амжилт ихтэй жил байлаа. Тэгээд миний хувьд энэ жилийн хамгийн сайхан үйл явдал гэх юм бол наадмын нээлтэнд дуулсан үйл явдал байлаа. Төмөр цог ахтайгаа Монгол Улсын гавьяа жүжигчин Төмөр цог ахтайгаа Pop Diva наран гिचтэйгээ хамтарч одоо гайхамшигтай сайхан 9 эрдний орон гэж дуугдуулсан. Энэ бол миний хувьд үнэхээр сайхан санагдчихсан. Тэгээд одоо олон сайхан уран бүтээлүүд хийсэн дээ. Тий. Ер нь уран бүтээлчний хувьд бол улсын баяр наадмаараа тэр зам нээлтээр нь ингээд уран бүтээлээд бол өөрийнхөө дуу хоолойг ард түмэндээ хүргэнэ гэдэг бол маш том нэр хүндийн асуудал. Тэгээд өөрийнх нь мэдрэмж тэр үеийн мэдрэмжийг одоо цэнгэлдэх дүүрэн хүн байгаа шүү дээ. Цэнгэлдэх дүүрэн хүн одоо бүх энэ юунууд ч одоо хосолж хамт байт юм бэлээ. Айдас баяр хоёр чи ингээд бүр ингээд яг хоёр талд ингээд зэрэг яваад байгаа байхгүй. Тэгээд яах бол яана гайгүй байгаа гэж бодсон хэрнээ бас үнэхээр олон хүн одоо Монгол хүн Монголын одоо онцгой баяр гэдэг ямар сайхан юм бэ гэдгийг илүү сайхан мэдэрсэн. Тий. Одоо Монгол хүн болж төрснөөр одоо тэр чинь яг цагаан сар наадам хоёр чинь бол яг одоо яг Монгол үндэсний баяр учраас тэрнийг үнэхээр их бахархаж огшиж байсан. Тэгээд олон одоо залуучууд маань энийг илүү мэдрээсэ гэж хүсэж байсан. Тий. Олон цагаан уран бүтээлчдийн бас хүсдэг сайхан мэдрэмжийг мэдэрч за уран бүтээлч хүн болсныхоо бас нэгэн одоо хийх ёстой зүйлийг нэгийг хийсэн. Гайхалтай сайхан жил өнгөрсөн байна тийм ээ. 2026 он ч гэсэндээ өшөө олон сайхан зүйлсээр дүүр байх гэдэгт итгэлтэй. За, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, ардын өв уламжлалыг тээгч, хөөмич, за багш, Загд Учрахын маань хувьд 2025 он хэр сайхан өнгөрөв? 25 он бол үнэхээр одоо жил ер нь хүний амьдралд одоо жил болгоно л маш их азтай, одтой, баяртай, хөөртэй, гуниг хариуцлал бүх л зүйл хосолсон юм байдаг шүү дээ. Тийм болохоор 2025 он бол бас л яг тэрний адил. Тэгтээ одоо их аз жаргалтай сайхан жил байлаа. За нэгдүгээрт одоо бид нар яг мэрэгжлийнхаа хөөмийнхөө урлагийг одоо түгээн дэлгэрүүлэх. За мөн одоо заан сургах үйл явцаа бол нэлээдгүй сайн хийлээ. Одоо нэлээд олон шавьтай байлаа. Шавнар маань бас янз бүрийн уралдаан тэмцээнд бас нэлээдгүй сайхан амжилт гаргалаа. За үүний хажуугаар одоо бас тодорхой хэмжээний уран бүтээлийг одоо бас нэг багшүнж гэсэн бас тодорхой хэмжээний уран бүтээлийг бас хийх өөрийгөө бас нэг хөгжүүлэх. За болвол одоо шинэ сэргийг уран бүтээл хийж гимсэн гэсэн хүсэл зорилготой байсан. За тэрэндээ бас тодорхой хэмжээгээр хүрээд ямар ч байсан нэг уран бүтээлэн дээр гаргасан байгаа. За ингээд гэр бүлийнхээ хувьд ч гэсэн бас сайхан амжилттай дүүрэн одоо бас хийх нэг зорьсон ажил зүйлээ бас амжуулсан. Ийм сайхан жил боллоо гэж дүгнэхээр. Яг энэ цаг мөчид бас онцлон хэлэхэд соёлын тэргүүний ажилтан, наран гэрэл соёлын тэргүүний ажилтан, Загд Учир маань гэр бүлийн хүмүүс байгаа. Эхнэр нөхөр хоёр байгаа. Тэгэхээр бас яг энэ уран бүтээлээрээ холбогдсон болов танилцсан түүхээ бас тавьчихоо. Яриач хайрын түүх болчих юм бол хайрын өвч болоод. Шинэ жилээр хайрын нэвтрүүлэг бол. Шинэ жил чи өөрөө хайрын баяр шүү. Яг нь ер нь бид тойрч хоёулаа уран бүтээлч хүмүүс. Тэгээд яг уран бүтээлээрээ л ерөнхийдөө одоо холбогдоод уран бүтээлээ дагаад л гэр бүл болоод тэгээд ингээл одоо уран бүтээлч олон сайхан гэр бүлүүдийн адилаар л одоо уран бүтээлээ тойрвал ингээд явж байна. Тэгээд уран бүтээлээс л үүсэлтэд танилцсан. Тэгээ гэр бүл болсон. Зочдтойхоос. Тийм. За. Юугүй асуулт оруулаа тий. Манайхан бүгдээр энэ гоё ширээн дээр нь байгаа амттай сайхан жуус. За тэгээ манай Big Ports энэ классик кола байгаа. За сахар агуулмж том багтай. За гранины жуус маань бол одоо Шингэн жимс. Цэвэр жимсийн шүүс. За уянгаа суух уу? Үй, баярлалаа найзаа. За хамтран ажиллагч байгууллага мэдээж талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд. Мерсигийн ногоо нь хамгийн төрөлхт бас тэгтээ. Тийм шүү, самартай найзтай гоё тий. Манай нэвтрүүлгийн зүгээс бол одоо эрхэм хүнтэй зочдтой зориулсан гинтийн бэлэг юм сюрприз бий. За тэрийг манайхан гол нь өөрсдөө олох хэрэгтэй.
Ийм хайрцагтай юм зүйл байгаа. За тэгээд тэр бол энэ буудан хавь. За ер нь хамаар хол зүгөөг эсвэл тэр та хэдийн мань араараа байна, эсвэл гацууран дээр, эсвэл энэ ширээн дээр ч юм уу байж явах хэвээр манайхаа өөртөө болоороо. Миний нүдэнд бол яг энэ нэг нь бол тусаад л байна. Их ойроос хүн ер нь аз жаргал ойрхон байх юм шүү. Энэ биш аа. Би яд бүр эндийг түрүүнээс нээж үзмээр санагдав. Энэ бас биш аа. Энэ дотроо нэг гоё юм байгаад биш харагдаад байна. Наад чинь дотроо бүр гоё өөр гоё зориулт. Дараагийн юм шүү. Дараагийн даалгавар шүү. Модноос олсон. Модноос байгаа. Модноос байна. За ер нь бол одоо шипийн хөхөд яг ширээрээгүй хардаа. Яг тэр өөрийнхөө. За энэ доор нэр нь байгаа шүү. За нэг нь байна. За иймэрхүү хайрцагтай зүйлээ гэсэн. Доор нэр нь. Би авчаа мод. Доотлынхаа нэр нь хин гэж байна. Амина гэж. За амина гэж. За манай хоёрын бол тэр хойгоор л байгаа. Тэр хацаар авцсан. Тий болно. Очоод Миний аваад өгөөч. За тийч үзэж байна юм уу? босоод харна штэ манайхаа. За энэ нэг нь байх шүү. За нэг нь авах шүү. За байна. За За байна. Нэр нэр нь Шууд өөрийнхөө авчлаа. эхнэрийнхтэй нь бол одоо бас л яг баруун гар харуултаа байж явах юм да. баруун Бэлэг болохтой бас л. За тандаа баяр хүргье. Шинэ оны минь. За ингэ шинжлэхээ бэлгийг өгчлөө шүү. За дотор нь манай өвд итгэгч Мерси брендийн бас амттангийн дээж. Тэгээ дээрэс нэг хөгжилтэй асуултууд байгаа. За энэ асуултынхаа дагуу хариулна да. Зочид минь. Хүмүүсийн амьдралын хэмнэл шар шуу болчмор гэсэн хоёр хэсэгт хуваагддаг. 2025 онд эдгээрээс аль хэмнэл нь танд илүү давмгайлсан бэ? Шар шуу болжмор. Би ер нь бол болчморуудын ертөнцид амьдарч байгаад амар хохирдсон шүү дээ. Та нар ч бүгдээрээ амар гоё өглөө эрт сэрж ирдэг те. Тэгээ би болохоор угаасаа мөнхийн шар шуу. Мөнхийн шар шуу. Шинээр ажилдаг байна. Угаасаа нөгөө судалгаа бичигт чинь төвлөрөх хэрэгтэй. Тэгээд нөгөө хот унтчихаар амар гоё. Чимээ шуугаа болдог байна. Тийм. Тэгэхээр ер нь шар шуу. Шар шуу. За дараагийн гэрлийн маань асуулт. За минийх болохоор 2025 он танд урлагийн Янжил лам бурхан хайр ивэлээ хэрхэн хайрлсан бэ? Янжил лам бурхан маань бол үргэлж намайг ивэж байдаг. Тий. Насан туршид минь ивэж байгаа, гэр бүлээр минь ивэж байгаа. Одоо өвөг дээдсээс маань авахгуулаад ивэж байгаа. Тэгээд 2025 онд бол мэдээж одоо туршлага хоримтлуулсан. Тэгээд илүү одоо мэдээж шат одоо левел агсан тийм байсан да. Тэгээд Янжин ламбархандаа баярлаа. Мөрөг мөө. Живэж байгаа. Тэгээд ер нь бол 25 он бол маш ахицтай жил болсон байна. Тийм маш ахицтай. яг энэ ташимд бас үзэгчтэй хэлэхэд Монголын уран сайхны кино өнөр бүллийн гол дүр Чулуун цэцэг Монгол Улсын гавьяач жүжигчин Чулуун цэцгийн охин. Тэгээд яг бүх ингээд хаач өвөг дээдсээр маань ингэж явж. Ер нь урлагийн гэр бүлийн хүн байна. Тийм. Яг түрүү жилийн хайпи 31 дээр гавьяач жүжигчин Чулуун цэцэгтэй ярилцаа суухад бас охиноо дурдж байсан. Маш гайхалтай. Тэгээд төрсөндөө маш гоё бүжигчин. Тэгээд ээж маань уртын дуучин. Тэгээд эгч нар маань бас уртын дуучид. Тэгээд миний хань сайхан хөөмийч. Тэгээд бүгдээрээ одоо Монголын бийт бос соёлын өвийг тээж тэгээд дэлгэрүүлж одоо хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсийг хийж байгаа. Тэгээд би одоо гэр бүлээрээ үнэхээр бахархдаг. Тэгээд энэ сайхан гэр бүл төрсөндөө баярлдаг. Тэгээд Янжин ламбархандаа онцгойлон их баярлалаа. Бас гайхалтай өргөийг үүсгэж аваа гэр бүл байна тийм ээ. Йоо би бүр шармсан. Бараг Янжин лам уус гэрт нь байж байгаа. Йоо Facebook дээр тэгсэн чинь нөгөө жавзан долом нь ивэх болтгоо гэж тэр ш. Янжин лам шүү манайхаа. Нэрээ бид бүхнийг ивэж болтугай тий. Бүгдээрээ адилхан урлагийн салбар энэ л төлөвлөл байгаа. Тэгэхээр одоо бүгднийг л хараал ерөөсөө дээшээгээл за энэ шинэ жилээр За загдчихрээ. За миний хөөмий сонссон хүний хэмэр сэргдэг. Та хэрхэн хоолойгоо гамнаж хөглөдөг вэ гэсэн. Одоо хөглөдөг, өнгөлдөг вэ гэсэн ийм асуулт байна. Тийм үнэхээр одоо хөөмий урлаг бол одоо судлаачид болоод за хөөмий сонирхогчд маань хэлдэг л тий. Тэнгэр газрыг холбосон ийм дуут урлаг гэж. За тэгээ хөөмий урлагийг одоо маш их ингээд асал сургуультаа сайн хийгээд одоо гүйц сайхан ая хөөгн тэгшэрх юм бол одоо бас нөгөө
тайвширлын мэдрэмжийг их авдаг. За бараг нөгөө йог бяцлаглалын төвшөнд бас ойлгож болно. За энэ хэрээр бол хөөмийн урлаг бас хүний амьдралд бас эргээр одоо нөлөөлөх ийм боломжтой ийм урлаг байгаа. За мөн одоо хөөмийн хоолойг одоо гамнах мэдээж одоо гамнах ёстой уран бүтээлч хүн. За дээрэс нь хоолой хөглөн гэдэг асуудал яг хөөмийн дээр байдаг байхгүй юу? За. Ер нь дуучид ч гэсэн байна. Жишээлбэл одоо хөөмийн урлаг гэдэг урлаг бол одоо үүсэл нь бол шахаа буюу тэр хөөмийн үндсэн дугуйлтандаа байждаг. Тэр дугуйлтыг одоо зөв зүйтэй дуурах ёстой байдаг байхгүй сурахтаа. Тэгээ тэр нь бол ер нь хоолойг бол хөглж гинэ гэж ойлгоно. Тэгээ тэр хөг нь одоо хөгжмийн хэлгээр бол одоо кварт квинтийн тийм зайтай. Ингэж суур өнгөн, эсгэрсэн өнгөн дуурж яадаг. Зүгээр сонирхуулж дуурж үзүүлэх үү. За тэр шахаа гэдэг дугуйлт маань болохоор энэ ба. Гэдэг энэ дугуйлтаа гаргачаад одоо нөгөө гэж дуурна. За мөн гэх мэтчлэн ингээд авиан дууралт нь гардаг байхгүй. Тийм болохоор болоог юм шиг дуурал. Би бол энэ тамаа цайж үзсэн. Тийм болохоор одоо ийм бас өвөрмөц сонирхолтой юм урлаг байгаа. Тэгээ монголчуудын маань одоо өв соёл бид нар хөөмийн урлагаа 2010 онд одоо дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн. За мөн одоо юунд Ховд аймгийн засаг дарга болоод Ховд аймгийн хөөмичдийн санаачлагын дагуу бид бүхэн маань бас нөгөө Генсийн номонд бас нэг дор 1038 хөөмичин хөөмилж. Ингээд Ховд аймгийн төвд одоо хөөмийн урлаг маань ер нь бол одоо Монгол орны маань баруун тал болоод хойд бүс нутгийн нутаг ихэвчлэн одоо хөөмийн урлагийн уламжлалаа бол илүү авч үлдэж хөгжүүлж байсан. За тэр дундаа Ховд аймгийн Чандман сумынхан бол одоо 8 настай болчраас 80 настай өвдөн хүртэл хөөмилдгөө гэсэн эртнээсээ ийм сайхан хөөмийн уламжлалаа хадгалж өвлжүүлсэн ийм сум байдаг. Тэр утгаараа бид нар одоо Ховд аймагт очиж энэ сайхан одоо Генсийн ном амжилтанд бүртгүүлэх ажлыг бол хийсэн байдаг. Одоо энэ тэр дартсыг харж байна манайгаа. Энэ дартс руу манай зочид маань тус бүртээ 2 удаа шидэхий сум. За тэгээд гол зорилго бол тоо болон оног шаардлага байхгүй. Энэ чинь хадаас тавга зургнуудыг оно. За эдгээр зургнуудын ард заримынх нь ард шийт хэлбэ, заримынх нь ард гарын бэлэг байгаа. Тэгэхээр одоо 25 оны 26 онд шилжихийн цаг мөчид хэн хамгийн ёндоотой азтай байна вэ гэдгийг хэдүүлээ үүсгий. За энэ жил зоох гэж ингэж байна. За энэ зоох гэж нэг үү? тэр царай мараа нэвгүй байгаа хүмүүс бол бас эвгүй юм байгаа л гэсэн үг баг та тий. Ер нь бол одоо би бодохдоо бол за царай нэвгүй байх тусмаа дотор нь бэлэг байж магадгүй. За тийм тий. Инээж ягаад тий бас эвгүй ч хийж гоо магадгүй. згслэнгээ дандаа аюул нуудаг шүү. Яа. За ер нь За хамгийн ихний шийдэлт бол тэр хонхроо тунд өгсөн. хонхон дээр очлоо. Заавал тэн дээр нь оноох хэрэгтэй юм уу? Оо одоо онохгүй бол аль төгснөг аавна. За төхөлч хэрэгтэй тий. Суудсан ч. Ер нь хонхоо авъя гэж байгаа юм байна. Тий хонхоо авъя. За та сууж байгаарай. За. Хамгийн ихний оролцогч зочны маань шидсэн 2 сум маань хонхон дээр очсон. За тэгээ хонхон дээр очсон юу нь бол оянгаа минь энэ байна да. За загдаа минь хай бэлэг биш. Шийтгэл. Тэгтээ бас хөнгөн шийтгэл биш шүү. Гайгүй. Гайгүй. Сонсгоо. За сонсё. Одоо яах вэ? За нэг сайхан бие зсчих. Үжиглүүлж мэднэ. Үжиглүүлэл. За Санта Клаус руу утсаар ярьж байна гэж төсөөлөөд түүнтэй 10 секунд ярина. За Санта Клаустай утсаар ярьж нэг төсөөлөд 10 секунд ярина. За тэгэл хүсэл биелүүлдэг штэ тий. Санта Клаус ч одоо бүх орны хэлээр л ярих байна. Санта чинь айгүй юм салс. Би түрүүн нөгөө ярьчих юм. Нөгөө Жингл Бэс гэдэг аялгау. Энийг би тэгж ярьдаг. Нөгөө би чинь бас нэг төмөр замын дуучин жуулах гэж ажиллаж байлаа. Тэгэхдээ уран бүтээлч хүний хуваар нөгөө
өвлийн өвгөн гэдэг ажил хийлэгдэг байлаа л да. Тэгээд тэрэн дээр ямар номер зүгээр юм болов гэсэн чинь Санта Клаусыг яг энэ үндэсний өвсөлөөрөө хөмөглөөд тэгээд би тэгдэг байхгүй нөгөө өвгнийхээ номер үзүүлэхдээ сайн байцгаана хүүхдүүдээ гэд орж ирээд за одоо Санта найз маань өвөөд нь бич Монгол өвгөн ийм аялгууд одоо зааж өгсөн юм энийг одоо та бүхэндээ хөмөлж үзүүлье гэд тэгээ хөмөлдөг байхгүй. Тэгээд одоо Санта руугаа ярий да найз руугаа. Анх удаага л бас хөмөөгөөр ийм Санта Клаусын шинэ жилийн юм сонслоо. Маш сонирхолтой юм байна тий. Ер нь тэгээд ингээд нарийн сонсох юм бол тэнд нөгөө нэг эсгэрээ янз бүрийн хэлний техник хөдөлгөөн гэдэг юмнууд бас байгаа л да. Л утсаа. Нэг юм заавал нэг юм болохгүй. Байна уу? Байна. Санта юу? Тийм ээ, миний хүн сайн уу? За Санта минь 2026 онд найзынхаа хүүгийнхээ сансан ботсон сайн сайхан бүхнийг биелүүлж бүтээж өгөөрэй. Тэгээд энэ жил их гоё бэлэг авчирж өгөө шүү та надад. Ер нь эндээс гараад бүх юм чинь биелээд эхэлнэ миний хүү санаа зовлоо. За дээрэс нь бас одоо эрхэм монголчууд Монголын ард түмэнд маань одоо аз жаргал сайн сайхан бүхнийг одоо авчирч өгөөрэй 2026 онд. Би ер нь Монгол руу гарч ийн аз жаргал аваад. За баяртайгаар өгч авъя. За амжилттай. Заавал энэ байхгүй болохгүй юм шүү. Өргөө өргөөд байна уу? Өвлийн өвөө Санта болдог хүн шийтгэл бол чадвуудаас тань гоё. За дараагийн хүний сумаж итгэлж. За. За бэлэг авчаад ирээ. Яа. Тэгээ авчаад ирээ. Яндаа. За эмэгтэй бол арай гуратаас эндээс. За. Оо за. За хоёул алийг ер нь алийг гоно гэж бодож байна. За ямар ч байсан л тэр Санта Клаусыг онцд юм лөө. Санта Клаус. За Айгуу. түрүүн бол Сантатай ярьсан ч одоо өөрөөс нь бэлэг авна. Гринч. За байж чи бандч юм. Яг голдоо дэлхий дундаа авчихсан тийм. За чидгүүл. За тэгээ. За Сантатайгаа тунд өгсөн шүү. Нэг батлаа. За. Санта Клаусын ард уянгаа энэ хараа. Ийм юм байна. Энэ хараа. Шүү байгаа. Догтлоо тат. За. Яна. Бас би бэлэг өгөөр ах яа. Бэлэг биш ээ. За жоохон чанга байж хэл юм те. Та хэр сайн балет чинь болох болцоотой хүн бэ гэдгээ сорж үзэх боломжийг олгож байна. Вау. Яг энэ зургийг дуурайж балетийн поз барина уу? Вау. Сара. Хан мэрхэ. За ичээ. Яа гинэ. За. За ингээ балет ч болд юм байж. Хэр сайн балет чинь бэ гэдэг Бүжгийн харцгаа. карьер ихсэн. Ингээд 2026 онд Би балет чинь боллоо. За энэ палаштай хормоо дотороо хөл яг ингэсэн байгаа шүү дээ. тийм байгаа шүү. Одоо ямар дээш нь өргөж харуултаа биш. Хөл бол амар байгаа. За За хоёр өргөе. За шийтгэлээ бол манайхыг амархан биелүүлээд байна өө. За Аминагийн шитгэлж. Манайха бэлэг байгаа шүү. За байхгүй байх юм болж байна. Нэг л итгэхгүй шүү. Хаагаар өөрөөсөө онохгүй. Тэр За энэ чинь муухай царайтаар нь л явуул да. Гринч. за Яг зөв. Оо яг онцсон. Наадах чи яг зөв. оо Амина бол яг Гэрийн чаар бэлэг барьсантай хонд юм байна уу? Гэрийн ч гэсэн гэрийн чиг тэгээд хоёр дараалал онцтой. За гэрийн чи ард. Амина сууж. Бэлэг багасаа. Гэрийн чи ярдаа штэ. бэлэг байгаа хэлхийг хэлнэ уу да. Баяр хүргэе. Бэлэг Амина мандаа. За Аминадаа зориулаад манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч. Эвэлүүдэрм гээд За брендинг? төлбөрийн тансаг илэрхийлэл Наран группийн Эвэлүүдэрм брендийг гарын бэлэг. баярлаа. за тэгээд бол их өглөгч хүмүүс битээр дөө бэлэг байна. Тэгээд шийтгэл амжилттай сайн гүйцэтгсэн юм чинь. За бас наран гэрэлдээ бэлэгтэй. За дээрэс нь Шинэ жилийн бас шийдэглээ. Эвэлүүдэрм бренд. амжилттай сайн биелүүл Сантатай сайн ярьсан болохоор одоо загд очиртой юм Туркийн алдарт брэнд Дамат брэндийн гарын бэлгийг гард болж байна. За би бас За, гэрээ эцэгтэйгээ нааш тааш нүгээрээ. За баяр.
төрөх тиймээс амьдрал бол аялал. Зочдод зориулсан Вау. ийм оны онцлог мэдээг гаргаж бэлтгэсэн байгаа юм. Оны онцлог мэдээ. За энийг манай зочид маань өөрсдөө сайхан уншаад хэдүүлээ энэ мэдээнийхээ талаар жаахан дэлгэрэнгүй яриад тэгээд мэдээтэйгээ санал нэгж ийнэг юу хамтдаа ярилццгаая. За мэдээ. Үнэн худлаа ч юм уу те сэтгэлээ. Шал За худлаа мэдээ байна гээ. үгүй гэ залруулга хийж болно бас. За амина. Унших юм уу тий? Энийг. За. Оны онцлог мэдээ. Энэ онд Монголд урлагийн Янжин лам бурханд хамгийн их ивэгдсэн хүмүүсийн нэг нь урлаг судлаач Амина байлаа. За, хорвоод мэндэлсэн цагаас урлагийн ертөнцийг мэдэрч өссөн Амина синдром гэх мэт содон нэртэй арт шоуга хийлээ гинэ. Би нүг өнөө альтернативны шашинтай байхгүй юу? Тэгэхээр мэдээж бурхан маань ивэсэн гэдэгтээ бас санал нийлж байна. Тий. Янжил хамыг бол өгөөсгөж байгаа юм байна тийм үү? Харин янжин лам бурханд идэгдэггүй гэсэн. Тий, бусдаар санал нийлж байна уу? Нийлж байна. Нийлж байна уу? За тэр ямар шоу гэсэн бэ? Синдром уу? Тий. Гээ тэр чинь ийм учиртай маа. Учиртай. Шууд нөгөө баг байхад манай ээж аав эмээ өвөө элен цолонц чи бүгд зураач таахгүй. Тэгэд тэгэнгүүт ингээд урлагийнхан мэдчихэж байгаа шүү дээ. Бидний чинь нэг юм мөнгөгүй хийх алкогол хэрэгэлдэг гэдэг ч юм уу те тэгэл ийм ерөөсөө энгийн стандарт амьдралтай биш өглөө өсөж яваад орой 5-д ирнэ гэсэн юм байхгүй. Тэгээ ер нь нийгэмд айгүй нэг тийм яг 90-ад оны үед бол жоохон буруу нэр хүндтэй байсан байхгүй хэсэг. Ялангуяа нөгөө зураач нар төрөлх урлагийнхан. Тэгээ манай ээж аавыг хүмүүс синдромтой юм уу гэж яхаг би нэг бос удаа сонсч ирсэн байхгүй юу. Ер нь зураач гэхээр л яг нөгөө байнгын тогтсон цалин авдаггүй ингээд нэг зураг зурдаг гэхээр л айгүй тийм шүүмжлэл ирдэг байсан. Тэнгүүт нь би болохоор шартай хөхтэй болохоор дотроо бацаахгүй. За яг синдромтой юм уу үгүй мө тэрийг нь батлаад өгье харуулад өгье гэд. Тэгээд нэрээ агуу зүйл гэдэг чинь хагас синдромтой хүнээс гарна. Угаасаа хизээч энгийн стандарт сэтгэлгээнээс гарч ирэхгүй тий. Тэгэхээр яг энэ синдром арт шоу гэдэг бол 20 дугаар зууны одоо хамгийн их тэмцэл эсэргүүцэлтэй байсан үеийн урлагийн түүхийг л хүргэдэг тийм арт шоу гэсэн үг. За оны онцлог мэдээтэй санал нэгж байна уу? Нэлээд бод. За сонслогч байна өө. За миний нэг талаар иймэрхүү оны онцлог мэдээ гарсан байна. За үргэлжлээд. За наран гэрлийн маань хувь. Вау. Ямар гоё. За шууд рефлексээр өөрөө уншиж байна. За үн мөнхийг хүсье хэмээх шинэхэн уран бүтээлээ үзэгч олондоо толилуулаад удаагүй байгаа Мэд сопрано хоолойтой дуучин наран гэрэл. Монгол Улсын хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Жанцан Орвын 24 хүүрнэл дууны бүтээлүүдийн тоглолтод оролцож талын харгуй хүүрнэл дууг сонирдууллаа гэж. Үнэн яг зөв бай. Үнэн. За сэтгэлээс угаалцаач. Тийм би одоо энэ 2025 оны 11 сарын 22-23-нд одоо хөдөлмөрийн баатар хөгжмийн зохиолч Нацгийн Жанцан Наруугаан одоо 24 дуучин 24 романс гэсэн тоглолтод оролцож байгаа. Тэгээд энэ бол миний хувьд бол маш одоо нэр төрийн хэрэг. Одоо дуурийн одоо Монгол Улсын дуурийн театрын бүх гоцлол дуучид оролцож байгаа. 24 дууч оролцож байгаа. Тэгээд дээрээс нь нэмэгдээд одоо ингээд миний хоолойны төрөл Мэд сопрано гэдэг төрөл. Тэгээд энэ төрөл дээрээ дахиад одоо тэр романс дуулах шаардлагатай болсон учраас өргөдөж ингээд оролцож байгаа. Тэгээд энэ нь бол миний оролцсон. Тэгээд эндээ бол маш их баяртай байгаа. Тэгээд энд одоо романс гэдэг нь одоо яг юм нөгөө бадагтай дуутай одоо бидний сонсдог дуу биш одоо яг юм үргэлжилсэн үгийн одоо өгүүлэлэг гэдэг шиг тийм хүүрнэл дууг хэлдэг. Тэгээд энэ юугаар ингэж одоо морин хорийн чуулгатай хамтраад одоо энэ сайхан тоглолтыг хийсэн. Тэгээд энэ тоглолтод оролцсондоо маш их баяртай байгаа. Тэгээд энэ мэдээлэл бол яг үнэн байна. За тэгээ өн мөнхийг хүсье гэдэг нэрээ шинэ уран бүтээл хийсэн. Одоо уран бүтээлчүүний хувьд бол маш их дандаа үргэлж шинэ сайхан одоо содон чанартай уран бүтээл хийхийг эрмэлздэг. Тэгээд одоо хөгжмийн зохиолч Цэн Эрдэнэт тэгээд яруу найрагч Бавууд орж гэж хоёр сайхан эрхэм хүнтэй хамтраад өн мөнхийг хүсье гэж сайхан уран бүтээлийг хийсэн. За.
Оны онцлог мэдээ. Монгол хөөмийг дэлхийд мандуулах хүсэлтэй хөөмич Сумья базрын загд очир энэ онд онцлогоос өөр аргагүй. За, ирэх 2026 онд Монгол түмний Аз хэмрийг сэргээх ерөөлтөө сэр хэмээх уран бүтээлээс гадна намрын хонгор салхи хэмээх бүтээлээ гэргий соёлын тэргүүний ажилтан дуучин наран гэрэлтэй хамтран гаргажээ. За. Тийм байна. Хүн байна. Гарсан гэж. За хамтран уран бүтээл гаргахад ер нь онцлог гэр бүлийн хоёр хамтран уран бүтээл гаргахад онцлогтой чанар давуу тал за сул талд нь бол би бол ховдоо бол ингэж бодож байна. Биендээ нэг юм шүүмж хэлж чаддгүй болов. Тэр талаар. Тий. Давуу болон сул тал яг хоёлаа байгаа тий. За. Гэргийн бол шүүмж хэлнэ штий. Тэгнэ. Өө та нар угаасаа л бүх үйлдэл дээр шүүмжил. Яагаад ингэж Хэлжтэй. Тэгэл янз бүрийн л асуудал байна дөө. Тэгээ сайнтай, муутай. Ар гэрийн асуудал бас. Тий одоо яг ер нь бол энэ хоёулаа уран бүтээлч хүн гэдэгт бол мэдээж уран бүтээлийн талаас гадна ар гэрийн байдал. Одоо жишээлбэл хүүхч хүүхдээ харах хоёулаа тоглолтод явмаар байдаг, тэгмээр байдаг, хүргэж өгмөр байна, ингэмээр байна тий. Хүүхдийнхээ уралд сумаар байна гэсэн гулаа. Зөндөө. Нөгөө одоо нөгөө скул полис дөрөв хүүхдтэй. Тэгээд бол ер нь улиралтай бол нилээд хэд удаа скул полис хийчихсэн шүү. За гэх мэтчлэн. Тэгээд яг хоо ерөнхийдөө одоо бие бинийгээ зөвлөх, шүүмжлэх тий олон асуудал бол тулгардаг. Тэгээд ярих уу яах уу гэхгүй. Өнөөхөө Юу даваа тал нь хэм бол угаасаа ингээд нөгөө яг өөрийн мэдгүй байгаа бас нэг тэр юм чинь хилээд өгчдөг байхгүй. Тэр чинь бас даваа тал шүү дээ. Давуу тал. Тий. Тэгээд тэр чинь ингээд яг дотны хүн л хэлэх зөвлөмж байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг бол сайн хэлж өгдөг. Тэгээд сул тал гэх юм бол яг хоёулаа ингээд гэрээ эзгүй орхиж байгаа нь бас нэг сул тал юм. Тэгээд бас яг тэр миний хувьд бол шүүмж хэлэхдээ мэдээж илүү сайхан болгочоосэй гэсэн үднээс хэлдэг учраас тэгээд тэрнийг бол дажгүй тэгээ бит хоёр чинь ингээд хоёулаа манай хүн их тайван тэгээ тийм болохоор хоёулаа ингээд сайхан ерөнхийдөө сайхан ойлголцоо явьчдаг. Одоо тэгээд удаан байх тусам улам л ойлголцоод идэм байх. Тэгээ одоо хүүхдүүд маань том болцсон. Тэгээд одоо ямар ч гэсэн сайхан байна. Тэгээд бас нэг инээдтэй юм хэд нөгөө 4 хүүхдийн нэг хүүхэд баг 3 групптэй байдаг байхгүй 4 групптэй ч юм уу. Тэгээд миний утсан дээр бүх 15 чат ирдэг байхгүй. Тэгээд тэрийг зохицуулах гэж болж байгаа. Тэгээд урлагийн үзлэг болох юм бол бүгдээрээ зэрэг ирнэ. Тэгээ скул полиц нөгөө жижүүр гэдэг тэрэндээ л ингээд нөгөө нэг адал явдал тасардаг уу. Тэгээд тийм байдаг да. нэг чат чил бүгдэнд л коп. Ангингүүр штий. Нэг бол тэгсэн сууж нэг хичээл бүгдэнд л коп. Тэгээд заримдаа нөхөртөө хэлж амжина. Заримдаа амжихгүй яана өнөө өглөө жижүүртэй байсан байна гээл яарч марч гаргаж исэн тохиолдол бас байгаа. За яана би яста нөгөө томих дээр андуураад оччихжээ. Та нар ингэ дүүцүүлээ тооцож оччихгүй. Яг л ажил жижүүрээ хийсээ. Заавал араас нь тийм нэр явна штэ. Одоо тэрнийх шүү. Тэгэхгүй бол нэрэл нөгөө андуурах гэдэг. Яг нөгөө тодруулж бичиж байгаа байхгүй юу? Энэ яг хүүгийнх чинь шүү гэдэг. Энэ охиных чинь шүү гэдэг. Би чи нэгийнхаа ямиг төөрөөд байгаа шүү. За. Яалаа гэдэг. Хэдгээр ангилээ. Тэр асуудал бол ер нь л гараа шүү дээ. Олон хүүхдээр бол тех байх те. Ямар ч гэсэн нэг манай ээж тэгсэн гэсэн чинь манай ах 6 дугаар ангид төгссөн байсан чинь 6 дугаар ангийн сурах бичиг аваад ирсэн гэдэг. Ярт. Хүүхдийн ямиг цуглуулах тийм. Башин урлага дээр комедиан дээр бас иймэрхүү сэдв хөндөгддөг шүү дээ. Энэ бол яг амьдралаас яг яг амьдралын бүх тохиолдсон бие биендээ мордтойхоо хүмүүст тохиолдсон юмнуудаа ярьж сууж байгаа л наатгаар ч ингээл ордог байхгүй. сургуульд орсон мэдгүй цэцэрлэгийн урал сууж идэг. Тийм яг тэр. ер нь тийм баг шүү. За мэдээнүүдтэйгээ санал нэгж гэнэ үү? Санал нэгж байна. 100% санал нэгж. За тэгвэл энэ мэдээнүүдийг бол манай нэвтрүүлгийн зүгээс та бүхэнд бүгдэнд нь дурсгаж байгаа юм. Тэгээ манайхын мэдээгээ харахтаа бит хоёрыг дурсаад нэг юм хоёр сайхан хүн байж билээ.
маш олон орны хүмүүс одоо дэлхийд дээр одоо хичнээн 100 орн байгаа юм. Тэр орны хүмүүс шинэ жилийнхаа баярын өдөш бүгд янз янзын хийдэг яс уламжлалтай юм байна. Тэр уламжлалыг одоо тэр уламжлалтай одоо холбоотой. Тэгээ дээрэс нь 2026 оны зурхаас өнгийг тодорхойлох зурхааг манай нэвтрүүлгийн зүгээс бэлтгэсэн байгаа. Тэгээд ийм 3 зураг байна. За энэ бол хонх. За. Хонх байна. Энэ нэг ногоон ургамал цэцэг юм шиг байна. Энэ одоо за би бол анхны харахад хоол юм уу тийм ээ? Даршилсан байцаа. Тийм ээ. Нэмэгтэй хүн л энэ сайн мэднэ. Би бол цөв авцаад бодсон. За цөвөнд байна. За тэгж бодоод. Тэр манайхан яг адил. Эдгээр 3 зурагнаас өөрт хамгийн ойр сэтгэл ойр буусныг сонгоно. Гэхдээ давтагдчих болно. За минийгээ хувьд алийг сонгоно. Даршилсан байцаанд өгсөн. Даршилсан. Цөв сонгож байгаа юм уу те? Голын ногоо нэг. За Нөгөө л хонх. хонхоо. Түрүүнээс л хонх. Нэг хонх сонгосон чи хонхороо тагнаа явж Хороод. Энэ маань нөгөө нэг юу юм бэ штэ? Хошоонгор цэцэг. аль энэ үү? Голынх нь уу? Тий. Нэг 3 4 дэлбээ. Тийм байх. Зүрхийн шиг тий. Тий. Хошоонгор гэдэг цэцэг юм байна. За эхлээд За, амин амин даршилсан байцаа. даршилсан байцаа. Цөв. Буюу За, Даршилсан байцаа. За хэрвээ та даршилсан байцаа сонгосон бол таныг аз жаргал үргэлж дагах болно гэж 2026 онд. вау. За энэ бол Герман галлан даяар эрхчлэлдээ аз жаргал хүсэн өрөөд шинэ жилийн өдөр даршилсан байцаа идэх юм байна. Шинэ жилийнхаа баярлсан. Германчууд. Тийм ээ, Герман галланд хүмүүс. Бид нар ч юм бол шинэ жилээр одоо юу иддэг юм бэ? Манай яг шинэ жилийн юм чинь нийслэл Мандрин. Бууз байна. бууз байна. Завсаргүй байцаа. Хоол бол хөгжиж байгаа. Тэгээд Азаа дуутаж. за ийм байгаа юм байна шүү. Аминагээд. За Баярлаа. За. Хошоонгор цэцэг. Наран гэрэл маа сонгосон. За. Та аз жаргалаар дүүрэн байх нэ 2026 онд. Герман, Австри зэрэг Европын улсад найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүстэй аз өрөөж шинэ жилээр бэлэгддэг хэд хэдхэн зүйлсийн нэг нь хошоонгор цэцэг юм байна. Нэгний дайрчилж очиход энэ цэцгийг бэлгэлдэг байх нь тийм ээ. Тиймээс шинэ жилийн бэлэгдэл бол дөрвөн навчид хошоонгор цэцэг юм байна. Тэгэхээр хайр дүүрэн аз жаргалаа дүүрэн байх нэ та. Ваа ямар гоё. за ер нь бас мэдээд амаар юм байна те. За нэг найзынхаа очихдоо засаг байрны найр гэдэг шиг. Тий. Очихдоо нэг хошоонгор цэцэгтэй. Тэгээ шинэ жилээр бас очихтай цэцтэй. Тэгээ гайхаад байх юм бол Ойлгохгүй жоохон энэ царай Герман муутай. Австри юм тань би олон улсын юм авчиж ич юм. Тийм байх. За хонх сонгосон. Хонхороо дагна гэсэн чинь. За хонх сонгосон та оны дурш сөрөг энергиэс хол байх болно гэж. Хонхны дуу уур хилэн хүсэл тачаал гэх мэт муу зүйлийг арилгадаг. Япон шинэ жилээр Омисакот зориулсан буддын шашны сүмийн хонхыг шүн дундын өмнөх 108 удаа дугаргаж дараагийн жилийн муу муухай зүйлийг үргээж ингэж сайн сайхан зүйлийг дууддаг ийм сайн шилтэй юм байна. За тэгэхээр хонх бол нэг тийм тэндэл шийтгэл байсан болохоос биш. Яг энэ Япондоо бол сайн байна. Нэрээ бас л ингээл муу мууга үргээгээл шинэ оноо хөтдөг ч байна. Тийм. Ер нь бол хонхыг бол байнгын л одоо 10 жилийн хонхны дуу бол одоо миний хувьд бол тэр 40 минут дууснаа гэдэг чинь Аз жаргал шүү дээ гэж. Тэгээ шинэ жилийн математикийн хичээл дээр нэлээд ингэсэн байж тонх чинь ингэхэд Нэрэл шинэ жилийн шинэ жилийн бэлэг бэлэг тэмдэг яг ингээд харангуй шууд шинэ жил санаа нөгөө айл алгаан үүдэндээ ингээд зүгцэн бидэг тий. тийм байна. Тэгэхээр энэ бол зөвхөн Япон биш дэлхийд даяараа л юм биш Тий. тий. Санта Клаус тэр чинь ингээд үүдэндээ ингээд ингээд тавьсан гэдэг. Бас тэгж бодож өгнөөс тэр хонхыг уг нь онсон юм уг байна. нь тэгсэн чинь харин Арих нь хуурсан тийм байсан. Амина яг зөв царай муутай юмны ард гоё. түрүүн бас түрүү хэлжсэн юм л да зүгээр муухай царайтай юмны ард бас сайн сайхан байгаа шүү гэдэг угш би өгсөн тий. Аливаа юм гаднаас нь битгий дүгнэ гэдэг. Хэлсэн яг хэлсэн. За 26 оны зурхаа 26 оны өнгө бол манайхан дандаа аз жаргал баяр хөөр за муу муухай юмнаас холоор дандаа сайхан гэгээлэг амьдрах нэ. За Сайн бол гэж За тэгээд манай зочид маань энэ студид маань байрлаж байгаа хоёр гацуурыг харж байгаа те. Энэ хоёр гацуурн дээр энэ өлгөөстэй байгаа чимэглэл улсын навтгритнууд бол манай нэвтрүүлгийн зочид маань навтгритн дээр 2026 оныхаа хүслийг, зорилгыг, мөрөөдлийг бичээд тэгээд манай хоёр гацуурыг чимж байгаа. За 26 оны яг өдийд гэсэн үг. Дэлгэж уншиж өгөөд за энэ хүсэл мөрөөдөл бичсэн зүйл чинь биелж үү гэдгийг хэдүүлээ эргээд нэг энэ бичсэн зүйлтэй хуваалцах.
Энэ бол амар гоё яадаг. Тэгэхээр Яг жил болгон хийдэг. Бүтээмжээ хардаг тий. Миний 2026 онд одоо тавьсан зорилго маань хэдэн хувьтай биелсэн юм бэ? Одоо бүр эсэргээрээ байж юу тий. Энийгээ үнцгэх нь бас айгүй гоё яадаг. за тэгэхээр зочдойгоо Хүсэл мөрөд 26-ныхаа зорилгыг бичээд манай хоёр гацуурыг чимж өгөөч гэж хүсэж байгаа. За. СП телевиз саби 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар үрж байна. Эрхэм зочид маань 26 оныхаа хүсэл зорилго мөрөөдлийг бичээд студийн маань хоёр гацуурыг чимж тэгээд 26 оны яг өдөд эргээд уулзсан тийм ээ. Эмэгтэй хүмүүсийг одоо төгс төгөлтөөр оршихуйн гоо үзгэсэн лээ. Шинэ жилээр бас бусдаа сонцгой содон байхад тусалдаг Swarovski брэндтэй баярлалаа. Мөн одоо уудаг Джеймс Гранины талархсан сэтгэлийн илэрхийлэл Mercy брэнд. За тэгээд хамгийн сахарын агуулмж хамгийн багатай Big Ports Classic Cola. За тэгээд Туркийн алдарт брэнд Damat брэнд. За мөн Pontromo брэнд Mercy. За ер нь хараа Италийн алдарт Origlon Dars Bottega. За Oil Dream болон Big Russia-гийнхэнд хамт олон маш их баярлалаа. Наран группүүдэд маш их баярлалаа. Энэ жил бас Наран группийн маань 35 жилийн тохиож байгаа. 35 жилийн баярын мэндийг хүргэе. Бүх одоо тэр салбарт ажилладаг Наран групптэй холбоотой бүх хүмүүстээс аз жаргал хамгийн сайн авахыг хүсье. Наран группээр үйлчлүүлдэг үзэгч та бүхэндээ бас аз жаргал сайн авахыг хүсье. Хэрвээ та ийм үзэгсэнтэй болмоор байгаа бол Tulip Evaluderim Swarovski. ёо. За ойрхоноор энийг хэлчихё. За амина. Өөртөө яах юм тий? Та хоёр ер нь ямар залхуу юм бэ? Өөр нь Бидний ямар их ажил хийлгүүлж байна. шинээр айлд ороод мөнгө тавихдаа өөрсдөө тавьдаг. Мөнгө тавиулахгүй байгаад баярлалаа. За цаг төчрийн маань 2026 онд хүслээ шимэж бичсэн хүсэл нь биелэх болтугай. Юу гэдэг вэ? За манай гацарыг олсож байгаа. Гоё мэдрэмж хүүхэд насны. Гоё мэдрэмж. Эсбэн Глизэ Happy 31 баярын нэвтрүүлэг бол хамгийн түрүүнд цэнхэр дэлгэцээр шинэ жилийн уур амьсгал бүрдүүлж тухайн оныхоо хамгийн одоо онцлог зочдыг үзэгч дүмдээ учран залгуулдаг бас шинэ оныг гайхалтай ирч хүчээр дүүрэн одоо сайхан аз жаргалаа бэлгэлсэн нэвтрүүлэг болов гэж боддог аа. Юу яах вэ? Одоо ч гэсэндээ яг хамгийн дотны хайртай дотныхаа хүмүүстэй буудан дээрээ суугаад бид нарыг үзээ сууж байгаа. Би бол одоо та бүхэнд аз жаргал бэлгэлж байгаад маш баяртай байна. Намайг юу н аз жаргал гэдэг. За тэгээд өрүүлээд одоо энэ ч түрүү нөгөө нэг үзэх гээдсэн галт хэрэг чинь байна штэ. Ийм учиртай юм. За. Энэ галт хэрэг бол 2026 онд биднес төрүүлээд хөдлөөд очих галт хэрэг юм. За энэ галт хэргийн ачаанд яах ёстой вэ гэхээр бид нар 2025 оны одоо өөрийнхөө хийсэн хамгийн зөв үйлдэл. За чи тэр үед маш зөв үйлдэл хийсэн шүү. Чиний тэр хийсэн зүйл чинь маш сайн шүүгээд өөртөө талархаад өөрийнхөө хамгийн сайн гэсэн хувилбарын энергийг өөрийнхөө нэг зүйлд шингээгээд энэ галт хэргэнд ачаад 26 онд явуулах юм. А энэ маань төрүүлж очиод хамгийн сайн чинь бүр гоё дидгрээд бүр илүү ирч хүчтэй энергитэйгээр та хэдийгээ хүлээгээд байж гинэ гэсэн үг. За тэгэхээр нэг гэрийн даалгавар өгсөн 3. Тэр хаана байна? За аминаг 25 оны өөрийнх нь хамгийн сайн хувилбар гэх юм бол өөртөө талархаж хэлье гэвэл аль үедээ аль үеийн ямар аминаад Зүгээр ер нь ийм юм шүү. Бид нар дандаа өөрөөсөө хитрхи их том юм хүсээд идэв шүү дээ. Тэнгүүд зүгээр л би амьд явж байгаа, амьсгалж байгаа гэдэгтээ амар баярлмаар байна өөртөө. Нэг хэцүү шүү дээ. Амьдрал амар хэцүү шүү дээ. Тэнгүүд энэ хэцүү юм дээр чинь бид нар мундаг байхгүй юу? Тэгээд тэгэхээр зүгээр л яг амьд явж байгаа, амьсгалж байгаа нь л тэрэндээ л амар талархаж. бид нар үнэхээр шийхтэй амьд явж байна. Тэгэхээр мундаг байгаа бид нар. Тэгэхээр одоо ямар нэгэн өөрийнхөө зүйлийг ийшээгээ хийн гэсэн үг. Тэгнэ. За амин бодчих. Тэр хооронд харин зэрлийн хамгийн сайн хувилбар 2025 оны өөрийнхөө талархлаа гэж хэлэх баярлалаа гэж хэлэх байлаа. Тий. Одоо олон л хэлэх юм байна. За тэгээд яг одоо энд бодогдож байгаа юм маань л тайзан дээр гарахтаа жоохон сандардаг. Ер нь гарах болгондоо нэг юм олон хүний өмнө гарна гэдэг өөр маш их сандрал санагддаг. Тэгээд энэ жил ер нь бас харьцангуй гайгүй байсан. Тэгээд тэрэндээ их баяртай байгаа. Одоо бас нэг тийм аюултай бас хит сандрахаас аюултай тийм ээ. Ер нь бол сандрал догдлол байнгын л байж идэг. Харин тэгдэг. Хит сандрахаар бас асуудал гаргах за эсвэл хүссэн юм а
арай дутууд өлмөг үзүүлэх магадлалтай. Тийм. Тайзны сандрал бас. Тий. Тэгээ тайзан дээр гарсан хойноо яг нөгөө өөрийнхөө санаж бодсноороо яг ингээд тайзан дээр байна гэдэг айгу чухал байдаг. Тэр чанарыг сурсан өөртөө маш их баярлалаа. Тэрэндээ дөхөж байгаа. Тэгээд өөртөө их баярлж байна. За ийшээгээ нэг юм хийгээд очих нь байна. За зог дочрын маань хувьд өөрийнхөө талархах хувилбар. За би одоо ер нь багасаа л энэ үндэснийхээ өв соёлыг одоо сурч 7 настайгаас сурсан байдаг байхгүй хүмүүн урлагаа. Тэгээд мэдээж одоо тэр үеийн одоо аав маань тэр сэтлийг өгөөд хөгжүүлэхэд ч гэсэн тусалж байсан. За гих мэтчлэн одоо өдий зэрэгтэй явж байгаа маань ч бас энэ хүмүүн урлагтай маань салшгүй холбоотой гэж би дандаа бодож явдгийн. Энэ урлагаар хичээлсэн хүн болоод энэ урлагийг одоо сонссон ч гэдэм үү. За тэр алтан магтаалыг сайхан хайсан газар бүхэн одоо лувс авдаг нь баясаж гэж сэргэж дэлгэрч байдаг гэсэн сайхан өрөөл бэлэгтэй байдаг. За тийм болохоор энэ сайхан урлаг маань одоо дэлхийн нийтэд түгэн дэлгэрэх болтугай. Улам олон сайхан хөөмичд төрөн гарах болтугай. Бидний энэ хийж байгаа үйл хэрэг маань одоо магадгүй бид бүхэн одоо Монгол өв соёл, монголчуудын ондоошхныг хэлбэр бол яхаа аргагүй Монгол бичиг маань тий. Монгол одоо ухсаатны маань өв соёлууд ховц сэргэллээс ахгуулад тий. За дээрэс нь энэ урлагууд маань одоо энэ хөөмийн урлаг, уртын дуу, морин хуур гэдэг ч юм уу. За уран нугаралт ч гэдэг юм уу. Тэгээ энэ сайхан өв соёлууд маань байдаг. Тэгэхээр энэ өв соёлуудыг маань монголчууд төдийгүй дэлхийн нийтэд одоо сурч мэдэх болтугай. Энэ урлаг соёл маань өвгөн дэлгэрэх болтугай гэсэн сайхан хүслийг л ингээд байна. За хүсэл хэлэх болтугай. За тэгээд ер нь Монгол өв соёлоо уламжлалж, Монгол өв соёлоо тээж яваа. Тээж одоо олон хүнд түгээж яваа, олон шавнартаа сургаж яваа танд бол Монголын ард түмний өмнөөс залуучуудынхаа өмнөөс талархснаа маш их илэрхийлж байна. За тэгэхэд бүх хүмүүс хамгийн чухал юм бол өв уламжлалаа хэдүүлээ ерөөсөө мартаж болохгүй, өв уламжлалаа хайж болохгүй гэдгийг манай залуучууд за доошогоо дүүнер маань ч гэсэн тэгээ бүгдээрээ анхаарч өгөл тархинда шивээстэй яваарай гэдгийг бас хэлмээр байна. Тэглэх ах вэ. яг зөв баярлалаа. За тэгээд Ер нь бол энэ хамгийн сайн хувилбар, хамгийн сайхан чанарууд нь бүгдээрээ ачаастай 2026 та бүхнийг хүлээж авах бол 26 Бүр аривжуулаад сайхан болгоод 2006 маань хүлээж авах болтугай. бүгдээрээ сайхан шилтэлээр дүүрэн байцгаа. За тэгээд өвлийн өвгөн аав нь Дахиад амтрлаа. сасаахан дуугаа. Энэ яг ч их л бэлэг өгт уртаа ах байгаа юм да. За. За наран группийн маань гарын бэлэг. Наран группийн түрүү хэлсэн 35 жилийн аван баяраа. Аван баяранд тохиож байгаа наран группийнхандаа баяр хүргэе. Тэгээд наран группийн бүтээгдэхүүний дээжийг та бүхэндээ бэлгэлж байна. За тэгээд. За. Шинэ жилийн мэнд хүргэе. Баярлалаа. Наран группийн гарын бэлэг. Ямар гоё олон бэлэгтэй нэвтрүүлээ тий. Тэр айгүй тийм. Гоё юм бэ. Баярлалаа. Энэ миний баруун талд их юм байгаа. баярлалаа. Шинэ жилийн баяр бол мэдээж бэлэггүйгээр төсөөлхийн аргагүй тий. Өөрсдөө байх юм гоё юм тий. Хамгийн анхны шинэ жилийн хамгийн анхны бэлэг болж байгаа. За одоо тэгээд угсаа шинэ жилийн хамгийн анхны. Орилон дээрсаа бод. Орилон дарсаа бодуулж шинэ бүхний эхлэлээс 2026 оноо ухтан авахд бэлтгэцгээе. За Италийн албан Bottega брендийн амтд орилон дарс та бүхний 2026 оны ажил үйлс, амьдрал, аз жаргалаар дүүрэн, эрүүл мэндэн өндрөөс өндөрт эрүүл мэндэн дүүрэн. За тэгээд амьдралын цаг минут секунд болгон аз жаргал инээд хөрөөр дүүрэн байх болтугай. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье, ажилтны өндрөөс өндөр амжилт хүсье. Шинэ оны минь төргий. Энийг ингээ барьж байгаа буудуулахгүй л гэрэл хагалцчих магадгүй. Айгуу өндөрт буудаж гин гэж бодороо. За. Оргилон дарсаа бөглөөнд оногдож гин гэж бодож шүү заяа өөрөө. За шинэ оны шинэ оны Орон эрхэм зочдоо эрхэм дээд буюу эрүүл мэндийг хүсэж байна. Баярлалаа. Шинэ оноо сайхан ухтаарай. Ирж буй 2026 онд аз хямртай сансан бүхэнд сэтгэлжлэн бүтэх болтугай. За тэр сайхан оршуулгай. За тэгээ шинэ жилийн орой он гарах мөчид бол аав нар маань үг хэлдэг, гэрээ эзэд маань үг хэлдэг. Яг одоо өнөөдөр студид байгаа бид таваас одоо цаг тавчрыгаа хандаж шинэ жилийн мэндчилгээ төвшүүлээч гэж хүсэж байна. Өнөөдрийн манай гэр бүлийн манай яг энэ цаг мөчийн гэр бүлийн гэрийн эзнэр таныг гэж мэндчлээ сонсё. За баярлалаа. За тэгээд 2026
25 он маань бол үнэхээр одоо хүн бүхний хувьд амжилт бүтээлтэй, аз жаргалтай, сайхан он бол үтж өнгөрч байна, улираа одож байна. Тэгээд ирэх 2026 онд монголчууд маань болоод одоо энэ SBN телевизийн хамт олон за дээрээс нь одоо энэ сайхан нэвтрүүлэгт өргөдөж оролцсон уран бүтээлчид таяр маань за арын албаны бүх сайхан хүмүүсийн одоо дайраад ирэхэд далай шиг, буцаад ирэхэд булаг шиг ганган мөрөн далай шиг ёроолоосоо ундарч галбирваасан зандам отчиг үзүүрээсээ дэлгэрээд он ирэх тусам мандаж олон үеэрээ жаргаж эрүүл их сайн сайхан байхын өрөөдийг өргөн дэвшүүлье. За өрөөл батаршгэ. За шинэ оны минь төргий. Шинэ оны минь. Уулзах хөстөө усууд учирдгаа гэдэг шүү дээ. Тэгэхээр яг энэ өдөр зочин хоймын маань ийм сайхан гайхалтай халуун уур амьсгал бүрдүүлж чадсан та эрхэм та гуравтаа маш их баярлалаа. Маш баярлалаа. Тэгээд зөндөө олон бэлэг өглөө. Өгсөн шүү. Одоо юм хүснэ. Төрөн бол нэвтрүүлгийн ихэнд бол манай гэр бүлийн сайхан уран бүтээлчдийн маань гэрийн эзэн болсон загд очир маань уран бүтээлээсээ зориулсан бол одоо соёлын дэргэний ажилтан Наран гэрэл таныг уран бүтээлээсээ үзэгчид маань зориулаад хүргээч гэж хүсэж байна. Тайз таних. За. Баярлалаа үзэгчдээ SBS Сабын 31 нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар гайхалтай сайхан уран бүтээлчтэй та бүхэнд хүрлээ. Огторгол судалтай монголчууд та бүхэн шинэ оны минь төргий. Тэгэлгүй яг энэ өдөр зочин хоймрог маань чимж ирсэн эрхэм гурван зочдод баярлалаа. 19 жилийн турш одоо үзэгч та бүхэнтэйгээ гайхалтай уран бүтээлчүүдийг уулзалт өгүүлээ. Ямар сайхан эдва